Бразилийн Сан-Паулод 8 дугаар сарын 11-ээс 16-нд болох дэлхийн ур чадварын олимпиадад Монголын залуус анх удаа оролцож 9 мэрэгчлэр дэлхийн дэвжээнд өрсөлдөнө. Сайн байна уу? Намайг Батэрдны Мөнгөн Шагаа гэдэг. Би Сэлэнгэ аймаг орхон тул сумд байдаг. Би Дархан уул аймаг дэх мэргэжил сургалт үйлдвэрийн төвийг төгсөөд одоо дэлхийн ур чадварын тэмцээнд оролцохоор явж байгаа. Ур чадварын тэмцээнд оролцоход бас хөрөн мөнгө дэмжлэг их байгаа тул та бүхэн манай 9 мэргэжлийг дэмжээрэй. Би Дархан уул аймгийн уулах харчин мэргэжлийн политехник коллежид сурдаг. Дэлхийн ур чадварын тэмцээнд цахилгааны төрлөөр оролцсон. Манай багт 9 мэргэжлээр оролцох ёстой. Ингээ бүгд бэлтгэлдээ гарцсан. Бэлтгэлдээ хийж байна. Тэгээ бидний дэмжээрэй. 2015 онд 8 сард Бразилд болох олон улсын тэмцээнд Монгол улсаа төлөөлөх 9 мэргэжлийн дундаас гол сайхнаар оролцож байгаа Номингоо 2014 оны Монгол ур чадвар тэмцээнд нэгт ороод төрүүлээд явах болсондоо их баяртай байгаа. Би үйлдвэр урлал политехник коллежийн Гоматар технологийн ангид сурдаг. Одоо мэргэжлийг хангаж байгаа. Ингээ биднийг дэмжээрэй. Намайг Лавсрын газар идэг. Би дэлхийн ур чадварын тэмцээнд гагны төрлөөр оролцсон. Намайг оюутлаг компани дэмжиж байгаа. Тэр нь маш их баярлалаа илэрхийлж байна. Манай багийг дэмжээрэй. Сайн байцгаана уу? Би Ганбатар байна. MCS Property-гийн зургийн инженер. Дэлхийн ур чадвар 2015 тэмцээнийг Монгол улсаа төлөөлөн өргөж угсрагчийн төрөлд эксперт, дасгалжуулагч багшаар сонгогдоод ажиллаж байна. За энэ чиглэлээр Кокигийн санхүүжилтээр Солонгос улс руу мэргэжлийн бэлтгэл хангахаар явах гэж байна. За ингээ Кокихэндээ баярлж байна. Өвөр Ханган аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Гаазлын мэргэжлийн багш ажилтай. За дэлхийн одоо 8 сард болох дэлхийн ур чадварын уралдаанд шавтайгаа хамт явах гэж байгаадаа маш их баяртай байна. Энэ тэмцээнд оролцоход бид бүгдийг санхүүгийн дэмжлэг тусалцаа үзүүлнэ гэдэгт итгэж байна. Сайн байна уу? Намайг Лавга гэдэг. Би Барилгын политехник коллежийн токрын 2 дугаар курст суралцдаг. Одоо энэ жил 2015 оноос Бразилийн Сан-Пауло хотод болох World Skills тэмцээнд оролцсон. Токрын CNC токрын төрлөөр оролцох болно. За тэгээд саяны хүртэл одоо тэгээд дараагийн хүртэл надын бэлтгэлийг хангаж байгаа Moshibasaki, Sankotech болон сургууль Барилгын политехник коллеж, механик инженерийн сургуулийн хөтөлмөрийн яамнаас бэлтгэж байгаад баярлалаа. 2015 оны 8 сард Бразил улсад болох дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн би нарийн мужаа, цахилгаан, өрөө угсрагч, хатанцар наагч, токер, өсчин, гоо засалч, тогооч, гагнууд мэргэжлээр оролцсон. Бидний дэмжээрэй. Бразилийн Сан-Паулод 8 дугаар сарын 11-ээс 16-нд болох дэлхийн ур чадварын олимпиадад Монголын залуус анх удаа оролцож 9 мэрэгчлэр дэлхийн дэвжээнд өрсөлдөнө.